За сайн байцгаана. Тэгэхээр Neva өртөлд энэ Google Sheet-ийг яаж ашиглах тухай ярилцъя. За тэгэхээр эхлээд бүгдээр нь хайлт хийгээд үзье те. Онлайн Neva програм гэдэг ингэ бичээд Google-оор орж хайлт хийя. За тэгэхээр ингээд онлайн Neva програм гэж бичлээ. Тэгэхэд бол ингээд энэ онлайнаар ажилладаг програмууд байгаа. Одоо Erkit байна, Unicus, Baz. За одоо ноён интернет янз бүрийн одоо энэ програмууд байна. Эдгээр програмууд нь яг сарын одоо нэг 20,000 ч юм уу 40,000 ч юм уу те 60 70 80,000 төгрөг төлж байгаа. Тэгээ сар болгон одоо тэр хичнээн одоо модод ашигласан шалтгаалаар мөнгө төлөө явдаг байгаа. За бас нэг өөр хөвдрийн тухай ярив. Тэгэхээр одоо яаж зардал амирх вэ? Цөөхөн баримттай өнгөө байх юм бол өнгөө програм байна уу гэдэг асуудал байна тийм ээ. За тэгэхээр зэрэг яг энэ тохиолдолд Google Sheet гэдэг Excel-тэй адилхан програм байгаа. Аппликейшн энийг бол ашиглаад өнгөө. Тэгэхээр тул хүн болгон Gmail хаягтай байх хэвээр. За Gmail хаягтай байх юм бол бид нар Google Sheet-ийг ашиглахын тулд Google аппликейшнд орно. За тэгэхэд харуулъя. За тэгэхээр ингээд Gmail хаягтай байгаа тохиолдолд бид нар Google аппликейшнд орлоо. Drive-логоо орлоо. За Drive-логоо ороод за Drive-логоо орж за тэгвэл New гэдэгтээ дарна. Тийм ээ. New гэдэгтээ дарлаа. За тэгэнгүүт энэ Google Sheet гэж гарч ийм Excel гэсэн Excel-тэй адилхан програм ба ерөөсөө нэгтлэн бод тайлангаа гаргаж болно. За Google Sheet рүү орлоо. За одоо юу шүү дээ. Одоо энэ дэр ингээд нэрийг бид нар одоо ингээд тайлан гэвч тийм үү. За одоо интернетээр орж байгаа одоо маш шиг байна. За тэр энэ програмаар яг Excel-тэй адилхан ажилладаг байгаа. За одоо энэ дэр нэр нь одоо юу шин тайлан гэж биччихэ тийм ээ. Интернет орд одоо болохоор шин гасаад байна. За ингээд яг Excel-тэй адилхан Excel-ийн файлыг даунлоод тэгээд татаад оруулж ирж болно. Энэ дээр бол Excel-ийн файлыг шууд Google болгочих болж байгаа. Ингээд одоо яг Excel-тэй адилхан ажил болох боломжтой. Энэний Excel-ээс нэг давуу тал нь юу вэ гэвэл ингээд шеэрлж болж байгаа. Тийм ээ. Хичээн хүнчээс шеэрлж болно. Гэтэл нөгөө усууд нандаа Google хаягтай үлдэх зүгээр. За одоо юу гэдэг одоо янз бүрийн одоо ингээд хаягийг оруулаад Google хаягийг оруулаад ингээд шеэрлээд ингээд зэрэг одоо маш олон хүмүүсд 6-7 хүн ч юм уу 10 хүн ч юм уу зэрэг ажиллах боломжтой байгаа. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа.